За манайхан хүүхдээ баярлуулах аяндаа явж ийн ингээ хоёр машинтай жижиг тэрэгтэй чихээд манай өөр монголчууд маань одоо энд ингээ шопроод болцсон хараарай. Монгол жижиг тэрэг шопроод. Тэр хараа. Бүрийн шопроод болоод одоо ингээ юм аччихсан. Явцсан. Явах чинь одоо миний машин бас шопроод болно тэгээд явъя да. Хүүхдээ баярлуулах сайхан шүү дээ. Хүүхдээ баярлуулцгаая. Нэг айл гоё гэр бүл. Бүхэн ахуйсаа илүү ерөөлтөй нэвтрүүлэг болон үнэн худлын Dance Streams байгууллагынхан өөр монголчууд болон нөгөө Солонгос Монголд бас үйл ажиллагаа явуулдаг Себо Улаанбаатар Себо шинэ үрийн компани бид хамтран за бас энэ Мерсүү гэж найзтайгаа хамтран бид нэгэн айлд одоо энэ баруун салаанд ирээд гэр бэлгэлэхээр ирсэн. Тэгээд гэрийнх нь хүмүүст огт хэлэхгүйгээр ирсэн боловч одоо гэрт нь нөгөө ээж нь хөгжлийн бэрхшээлтэй ээж нь байгаа маань. Тэгээд гэр нь ганцаараа байгаа учраас нөгөө охинтой нь яриад уцаар ярьсан. Тэгсэн чинь охин нь бол ажилтаа орой 5 цагаас ажилд харна гэд тэгж ийна. Тэгээд ямар ч сан нөгөө захиралтай нь яриад гуугатхыг чөлөө өгөөтгөөч бид нар ингээ баярлуулсан. Охинд нь бол хэлээгүйсэн. Би түрүү сая ярьчаад хэлсэн. Одоо захиралтай нь ярих гэдэг байгаа юмхан да. Тэгээ ийм хашаа байхгүй. Тэгээ ийм нурж унах гэж байгаа гэрт ингэж 4-5 улаа байдгийм байна. Тэгээ энэ нэг айлыг ямар ч сан 2018 он эсвэл 2019 оны эхэнд одоо бид нар ингээд хэсэг үлдэх хүмүүс нийлээ сайхан баярлуулж байна. Тэгээд манай өөр монголчууд маань бол хөх хэмэр болон талын тусаал гээд зоогийн өргөө гээд одоо өөр Монголоос ирээд 7 улаа 5 улаа 4 улаа ирсэн байгаа. Тэгээд алтан дуулга гээд бид нар одоо бүгд хамтдаа баярлуулж байгаа маа. Яга уцаах болчих. Танай хааны ажилчин. Манай талбай урд. Хөөх талбай урдаас чи мөдгөө байна да тий. Тий. За яг хөө бид 30 минутын дараа болчих واخа. Чи захиралтай байлаа чөлөө авцсан уу? Авцсан. Ахын нөгөө бид нар одоо ингээд чамд хэлэхгүйгээр танаа гэрийнхэнд хэлэхгүйгээр гинт ирж уулна амханда бас сюрприз барья гэж бодоод ирсэн юм а. Тэгээд нэг гэр авсан бид нар танаад гэрийг чинь бас шинчилж өгөө барьж өгөх гэж байгаа байхгүй юу? За. Тий, тэгээ бас ахын өөрөө өвлийн үгэн байна. Тэгээд бэлэг сэлт өгөөд бас нэг дүү байдаг гэсэн тий. Тий, манай дүү нөгөө сургууль дээр байгаа. За, танах чи яг хичнээн ам бол байна. Одоо болохоор дөрүүлээ. Чи ээж чинь тэгээд манай ихчтэй нийлээд бол 5 улаа ихчмэн нэмлэгт байгаа. Ихч нэмлэгт байгаа. Тэгээд нөө дүү чи хэдэн настай хүүхэд вэ? 7 настай. 7 настай хүүхэд. Хичээл нь 5 гээд дуусаад ирэх үү? Тий, 5 сар. За, бараг за чи одоо тэгвэл нааша хурдан яваарай заа юу. Эсвэл ахын дүү наанаасаа такси барьд юм уу яад нэг арга бод. За би одоо хочлоо. Тий, за таксиных нь мөнгийг бид нэр өгчнөө санаа зовлтгүй чи нэг аргалаад хурдан ирээрэй заа юу. За тий. Ээж чи нөгөө гэртээ байгаа болохоор оруулахгүй байна. За. Тий. Та эсвэл ээжд темка яри гэж ингэж хэлчих. За. Ээжд уцс байхгүй байгаа. За. Одоо гэж яри гэж хэлээ. За би одоох чам руу би эргээ залгая за. За ашгүй ямар ч сан охинтойгоо холбоо байрлаа. Тэгээд захирал нь чөлөө өгсөн бол таа. Ямар ч сан одоо наашаа ирнэ. Бид одоо охиныг хүлээгээд л байж хаас тэр болтлаар бид нар энэ хаваараас хүүхдүүд баярлуулнаа. Өглөөгнийхөө бэлгийг тараая гэж. За манай одоо манай гэрийн маань одоо өөр Монгол найзууд маань бас бэлгэлсэн. Алаа манай өөр Монголоос ирсэн найзууд наашаа зогсоорой. За. Манай өөр монголчууд ер нь бол ар монголчуудад байнгын энэ тэндээс одоо байнгын сэтгэлийн бэлэг илгээж ар монголчуудаа байнгын тусламж үзүүлж байдаг. Тэгээд энэ хүмүүстээ баярлалаа. За тэгээ удахгүй нөгөө гэрээ хэлбэрээ барьж өгнө. Тэгээд манайхан ч юу вэ? Садын тусаад зоогийн өргөө. Хөшөө. Хөхимэр. Хөхимэр ч манай дуудаг. За тэгээд хөхимэр болон талын тусаад гэж одоо зоогийн өргөөнийхэн
Манай өвөр Монголоос одоо бүхэл бүтэн гэрийг барьж ирж байна. Ингээд хар Монголын хүмүүс ядарсан зүйлээс хүмүүс тусгаар ингээд ирсэн байна. Баярлалаа. За тэгээд өрсөөнө шүү. За манай өрсөөн манаас биднэртэй хамтраад бас хүүхдийн бэлэг бэлдсэн байгаа. Хэд хүүхдийн бэлэг вэ? 130 хүүхдийн бэлэг бэлдсэн. Тэгээд 130 хүүхдийн бэлэг өөрөө засаа охин болох хэрэгтэй байсан чинь тэгээд засаа охин биш. Монгол засаа. Тэгээ ямар ч ингэ бэлгээ гардуулнаа. Тэгээд хамгийн гол нь одоо айлынхаа хүүхдүүд нөгөө гэрэл байна. Энэ гэрд бол одоо ингээ хараас бас ингээ жайж байгаа. Ер нь хэцүү юм байна. Дотроос нөгөө хаалгаараа шагаад үтсий. Энэ бас жоохон тийм л амьдралтай айл байна. Ямар ч 2018 оны сүүл 2019 оны эхлэл гэдэг утгаараа бас Монголын ард түмэн маань бие биендээ сайхан туслаад аз жаргал ирүүлэх хамгийн сайн сувхан одоо илэрхийлбэ байх тухай гэж хүсэн өрөө ёо. Манайхан яриач би ганцаараа яриад байдаг. За, яг юм байна уу? За. Өглөө орж өгөх үү? За. Орох зай. Ганцаараа юм уу та? Ганцаараа хүүхдүүд одоо сургууль сая гэж тарж яваад. Тарж яваа да. Тий. Хүүхдүүд ниссэн шуус. Даач чинь танах гайгүй дуулах юм байна уу? Нүүрс төлөөгөө яаж бэлтүү? Энэ жилийн нүүрс жоохон илч муутай юм тий. За. Одоо 30 гарч байгаа юм чи одоо 60 гарч магадгүй гэж бодоод. Таны бие тэнхээ гайгүй юу? Гайгүй. Гайгүй юу? За бодлоо. За ингэж Жоохон зүрх нэг уу өвддөг. за танах чи хэд гэртээ хэдүүлээ амьдарч байна? Одоо манайх ч одоо гэртээ зургуултай 5 амьдарч байна. Тавуудаа байна. Тий. Та бол одоо ингээ гэрээ сахиал байж гин өдөртөө. Хүүхдүүд нь хичээл сургуультай яваад. Тий. За танаа нэг мундаг охин байдаг гиндэ. Орчуулах хийд юм бэ те? За. Тийм ээ. Охинтой ярьсан одоо охин хүрээд ирнэ. За бид нэр манай энэ одоо өвөр Монголоос ирсэн найзууд байна. За бас энэ манай найзууд байна. Энэ одоо энэ зогсож байгаа хүмүүс бүгдээ өвөр Монголоос ирсэн. Тэр удаа ирсэн шүү дээ. Дээр одоо манай энэ дуулах танаад ирсэн юм байна. Ирж бас нэг хувц сунар бэлгэлсэн тийм үү? Тий. Тэгээд одоо бид нэр ийм олон одоо энэ найзуудаараа бид нэр нийлээд өхөн ахвасаа илүү өрөөлтөйг сайхан нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд дээрээс нь танаа энэ гэр бол их муудцсан байж тээ. Айгүй муудсан. Их муудцсан гэр. Энэ гэрээ чинь бид нэр шинэ гэрээр сольж өгч танаад бэлэг барьж байгаа. За. Тий. Сая шинэ гэртээ болон та. За. Баярлалаа. Хүүхдүүдтэйгээ сайхан тэгээд халуун дулаан байна. Тэгээд одоо охин чи ирэх бах. Охинтой чи ирэнгүүт бид нэр уулзаад энэ гэрээ чинь буулгаад одоо өнөөдөр бид нэр газ бариад. Өнөөдөр үү? Оо за. Одоо өнөөдөр энэ гэрээ чинь буулгаад Дахиад шинэ гэр барьж өгнө. Жогоод ингээд. Оо за. Тий. Гоё юу? Гэн. За тэгээд бид нэр Даарж гинөө та. Одоо нэг гэрт одоо ээж галтан мацаг өмсүүлэхээр тахан гайгүй дээ. гайгүй нөө. Танах тэгтээ энэ юу юм бэ? Юу газар байхгүй. Газар байхгүй. Тий, шал байхгүй. Шал Шал байхгүй мэн тийм. Бид нар чинь шалтай гэрээ манай гэр авчирсан. Манай өвөр Монгол найзууд маань хөх хэмэр болон Монгол зусаал гэж зоогийн өргөө. Энэ хүмүүс маань авчирж байгаа юм, бэлгэлж байгаа юм танаад. Оо ямар сайхан дээ. Талын зусаал. Талын зусаал шүү дээ. Би буруу хэлээд уучлаарай. За гэрээ чинь сайхан сольж өгнө. Ээжтэй чинь сайхан орж уулцсан. Тий хамгийн гол нь чамайг их өөрөө чи их мундаг хүн гэж би бодоод бас туслая гэж бодож ирсэн. Чи лааны гэр одоо танах чинь цахилгаан тог байхгүй юм шүү дээ. Тэгээ энэ тоггүй орчинд одоо ганцаараа шүн орой ингээд лааны гэрэлд орчуулах хийгээ суудаг гэсэн тийм ээ? Английн орчуулагч юу? Тий, англи хэлний орчуулагч. Их мундаг бас амьдралын төлөө гэсэн дайчин сэтгэлтэй ээжийг асардаг ийм охин болохоор ч бас дээрээс нь хөх тэнгэр хараад бас энэ хүмүүсийн заяа düşээд танаа гэрийг ямар ч нэг жоохон ч гэсэн баярлуулъя гэж одоо бид нар ирсэн. За ямар ч би таксигээ чи явуулах гэ заяа. За чи орж. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Өнөө өдрийн дэнс төрийн бүс байгууллага болон өхөн ахвас илүү өрөөлтөй нэвтрүүлэг Өвөр Монголын талын зусаал хөх хэмэр гэж групп тэгээд Мэрсүү гэдэг одоо найз өгшөөн найзуудтайгаа нийлээ бид нэр өнөөдөр баруун салаанд бас нэгэн айлд одоо гэр биелгэлж шинэ гэр биелгэлж
Мөн энэ хавар одоо зам таарсан хүүхдүүдэд иж өрн хувцлан Солонгос улс болон Монгол улсад бас үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Себо гэж компани байна. Мөн Шин Нэрнэ гэж компани зүгээс одоо өнөө удалын дэс өхөн ахуйн эрүүлтэ нэвтрүүлэгтэй хамтран бас хүүхдүүдэд иж өрн хувцснууд өгсөн байгаа. За бид нэр ингээд өнөөдөр 130 гаруй хүүхдэд өвлийн үгний бэлэг тараагангаа мөн иж өрн хувцлъя гэж бодоод ингээд сайн үйлсийг хийхээр ирсэн байна. Дээрээс энэ айлыг шинэ гэртээ болгож өгье. Яагаад энэ айлыг сонгосон бэ гэхээр одоо үед бол сайн үйлсэн аян бол маш ихээр явдаг болсон. Тэгвэл бидний сонгосон айл маань нэгэн охиныг одоо тэр охиныг дуулсан тоггүй одоо энэ цахилгаангүй урж унах гэж байгаа ийм гэрт амьдарч байна өнөөдөр. Гэхдээ энэ охин маань ядуу зүдүү бас ийм амьдралын төвшин доогуур гэсэндээ хизээ сэтгэлээр унаагүй. Харин эсэргээрээ ажлын төлөө амьдралын төлөө гэж зүтгээд өнөөдөр хүртэл өдний хүртэл ажил хийгээд ээжигээ эгчигээ ахыгаа одоос амьдралын төлөө ингэж ажил хийж голгүй тэмцээ дээрээс нь дээд сургууль төгссөн англи хэлний орчуулагч мэргэжилтэй байна тий. Орчуулга бол лааны гэрэлд ингэж шүн орой болтол лааны гэрэлд сууж ингэж амьдралын төлөө зүтгэсэн учраас энэ охиныг баярлуулъя нэг ч гэсэн тусдсан болъё гэдэг үднээс өнөөдөр бид нэр сонгоод энэ айлд ирсэн байна. Тэгээд одоо бид нэр гэрээ буулгаж байна, гэрээ тэнд буулгаж байна. Удахгүй гэрээ барьж өгөөд энэ хүмүүсийг баярлуулъя гэж бодож байна. Тэгээд 2018 оны сүүл 2019 оны ихэнх гэдэг үднээсээ бүгдээр аз жаргалтай сайн сайхан байгаарай гэж хүсэн ирээё. Тэгээд буян хийн гэдэг маань үнэхээр сайхан байдгаа. Тэгээд сайн үйл зөвхөн дэлгэрэх болтугай. За бид нар одоо ингээ ажилд оръё доо. Өгнө тас байчаа. Ахуулаагүй нааш. Заама. Улаанбаатар Себо тэгээд нөгөөх нь юу шүү. Шин Нэрнэ гэж компаниуд явуулж байгаа юм даа. Видео маань өвдөө өгнө. Чего таата ажиж чи чамд хүүртэг өгөө. За нэг хүүртэг таана. Найд өмсөж чи. Айлын наатнаа шигч чанаа. Одоо нөөч. Солонгос улс ажиллагаа явуулдаг компани ахлагчнаас нөгж байгаа заяа. Энэ бэди ханаа. Оо ма натаа. Ич өрн гоцснаа чамаа. Яадаг таа ингээ явж заяа. Хан дагс. Ингээ даарал нэг юм болчихтой. Таама. Таама. Хаачихсан.Unda no. Энэ одоо сондох багтсан одоо. За. Таама. Эно. Айцлаа. За. Тана нөгөө багч нь. Нөгөө баг бас шүү дээ. За. Одоо ч өөр юм. Тэрнгүүр нэраа энэ манай. Аа. What юм уу? За дахиад зөндөө юм уу? Зөндөө юм уу? Ама ээжлийн.
настай? Гурван настай хэн гэдэг? Нэр нь хэн гэдэг? Саран гэдэг юм уу? За. Оо нөө бэби. Бэби. Заама. За ингэ сайхан хийж өгөх гоцтой боллоо шүү дээ. Энэ бодлоо. За том болоод өмсөөрэй. За миний охин за. За. За баярлалаа. Оо ундаа. За. Оо бүгд унаагаад ундаа. За ингэ хүүхэд баярлуулсан гэдэг нь ийм сайхан шүү дээ. Үгээс энэ хүүгийн нүднээс ямар их баярын оч гэлцэж байгаа таах байсан. Тийм учраас жил болгон хүүхдүүд баярлуулж хүчүүлээ баярлуулж сайхан шүү дээ манайх. Сайн өсгөн дэлгэрэх болтугай. Одоо дараагийнхаа шинэ жилийн өөр амьсгал орж байгаа юм шиг. Юм асуух юм болов гэж бодлоо шүү дээ. За энэ хүн ямар ч байсан айл асуух юм бол юм асуух юм дээр гэж бодлоо. За энэ чинь ямар их бэлэг болоо явчихва. За баярлалаа. За баярлалаа. Тэдээ зэрэг гарахгүй шүү дээ. Зүгээр нэвтрүүлэг ихтэй. Бүгд баярлалаа. Оо за. Хүүхдүүд юу явдаг шүү. он сурдгоо. Хэн гэдгийг чамаас Гурван чанга гэдэг юм уу? Энэ сургууль содг юм уу? Тэдгээр ангуу. Гурван. За өшөө он сураад аавынхаа ачиг сайн харин том болоорой заяа. Аа баярлалаа. Оо бэлэг үгүй. За. За хот сураа заяа. Хашиж. Там оролж байгаа юм. За. Оо нааш. За. За баяртай. Заама. Хэдгээр ангуу. Хэдгээр ангуу. За. Гэрдэггүй явж байгаа юм уу? Заяа. За баяртай. Он сураарай. Заяа. За. Ой нааш өнөө нааш. Нааш өө бэлгүй нааш. Нааш нэмэх явж байгаа. Таа чи нү. Дэлгүүр орсон юм уу? Надад чи энэ. Оо цалан явдаж чи юм уу? За тэгвэл өө чамаа гоё хуцлаа. Заяа. Цааш. За. Нааш. Сайхан ихтэй тавч юмсан. Энэ өмнөд энийг өмсөрөө. Аваач хоёр цамц өгнө. Энэ хоёр цамц өмсөрөө заяа. Ингээд. Том. Заах. Том болоод өмсөрөө заяа. За баяртай. Он сураарай. Хэдгээр сургуульд орсон уу? Нэгдүгээр анги сурд юм уу? Хэн гэдгийг чамаг? Бацооч хэд сурж байна? Хоёр сурж байгаа юм уу? Яагаад? Манай Дандаа хоёр тавьдаг. Он сурахгүй байсан юм. Он сураарай заяа. За баяртай. За ба. Он сураарай. Заяа. За. Тэр үхтээс тааш.
자마. За баярлалаа. 자마. 자, 어떻게 байж ах юм бэ? байж ах. Баярлалаа. Баярлалаа. За. Баярлалаа. Чи хаанаас гарч ирсэн? Машин Тусдаа айд машин төсөрсөн. А цуг явж ирсэн юм уу? Энэ үед аханд өөр юм уу нэ? миний хөө. Машин хараас уучилсан. Баярлалаа. Онцгой чи заяа. Заама. За баярлалаа. Умгацсан уу? За баярлалаа. Заама. За. Алаа уусч. Алаа хоёр нэг. Ангад. Хүүхдэн муудсан байж тээ. За яг давхарлаа өмсч. Дээгүүр давхарлаа өмсч. За тэг. Давхарлаа өмсч. Сисимгээр аваа явчихсан. За тэг. За Таах нь уу? таарна. Өөртөө тайлчилцаа. Оо яг таах юм. Тайлаад өмсч таах юм байна. За ёо. За баярлалаа. Заама. За баярлалаа. За. Өөртөө баярлалаа. Хангарчлаа штэ бүр. За заамаа нөө. Заама. За баярлалаа гэрээ минийх. Баярлалаа гэж хэлээрэй. Баярлалаа. Хитвэстэй. Оо за. За. За сайн баярлалаа. За баярлалаа. Ууга таньж гинөө. Им сайхан шүү дээ. За сайн байна уу? Сайн байна. Өдөө сайн юм дээ. За өдөө сайн хүүхдүүд бэлэг өгнө даа шээ. За тийм үү. Намайг өгч бийсэн. Тэ чи сайхан дулаахан таарч. Заама. За тухтай хүрэх. За. Оо тухтай. За дахиад тухтай өрөх юм уу? Оо за. За дахиад бэлгээр өгнө одоо. Аттай явж гин. Би таваас нарын баяр гэдэг өнөөдөр эрт гарсан байна. Оо за за. За аттай хоёр хүүхдэн. За. За тухтай хүрэх. За тухтай өрөх. За. За дүүси. За. Баярлалаа гэж хэлсэн юм уу? За. Баярлалаа гэрээ. Өөдөө За баярлалаа. баяртай. За баяртай. За. За, гэр нааны. Дор, хоёр нэг айл өгчүүд үү? Өөр айл өгчүүд үү? Баа цамд. Оо. За чамд хоёр авчихсан, хоёр очих гэдэг юм бид юм аа. За. За одоо хоёр ч үү. Тэр таавч ч одоо хоёр таахгүй дүү байгаа юу? Бага. Хэдэн дүүтэй? Би хоёр дэх. Маа, за ма хоёр дүүтэй өгөөрэй заа юу. Чи хэдэн дүүтэй? Хоёр. Асуу. Адилхан хоёр дүүтэй юм уу? За энэ дүүнэртээ өгөөрэй заа юу. Таамаа. Энэ өөр өмсөхгүй байхгүй юм уу тоо? Байхгүй юм уу? Би тоо күтгэнэ. Таамаа. Энэ гой күтгэнтэй өмсөөрэй за. Гарлаад өмсөөрэй маа. Яаваа ч одоо ямар том гутлан өмсөх юм бэ тоо чи? Одоо юу? Заама. Энэ арай жижиг нь хийм чи өмсдөг. За энэ арай жижиг өмсдөг. Чи энэ арай том юм аа. Зүгээр өмсчихгүй чи тэгээд. Би том юм уу? Энэ арай готлын тоо. Арай том юм аа. Яг уу. За заамаа. Том одоо хинжид хадгалж байгаа усаар заа ёо. За, болгоомжтой зам гар хөөе. За баяртай. Амцороо заа ёо. За.
Таамаа. Түгээр ингэ сурдээ. Хаа. Яна чи дээр дараа нь юу хийцээ бэ? Гар мод бүр даацсан байна. За. Амаа нум. За. Дальше надо, велико. Дальше. Да, вот сюда. Да, быстро. Давай. Давай. За. За, өглөөгөөс мэдик авах уу? Аа. За. Арайчаа хой өшөө зөндөө мөнгө. Давай. Давай. Эцэндээ өгч байгаа уу? Хой нэг гэр өгтөд үү? За, дааш. Давай. За. Хайном. За. Бодогоо зөндөө бэлэг байна маа. За. Хоох гэнэ за. Мама. За. Баат сураа заяа. За, баярлалаа. За сайн байцгаана үзэгчдээ. Өнөө өдрийн дэс төрийн бас байгууллага болон өхөн ахуй соёлын ерөөлтөнд нэвтрүүлэг өнөөдөр бас өвлийн үгэн болоод найзуудтайгаа нийлээд Өвөр Монголын хөх хямар талын тусаал гэж групп хүмүүстэй бас хамтраад тэгээ бид нэр бас нэг 130 гаруй хүүхдүүдийг баярлуулаад дээрээс нь одоо миний хажуу сууж байгаа бүсгүйн одоо гэрийг бас шинээр барьж өргөө цагаан гэрийг бас бэлэг барьж ингэж 2019 оноор ухтах гэж байна. Тэгээд өнөөдөр яагаад энэ охины гэр бүлийг сонгосон юм бэ гэхээр одоо яг өнөөдөр бол амьдрал нь бол маш хүнд хэцүү байдалтай байна. Гэхдээ энэ охин маань бол өөрөө амьдралын төлөө гэсэн чин хүсэлтэй одоо чадхал бүх ажлаа хийгээд одоо лааны гэрэлд хүртэл орчуулга хийгээд өөрөө бол англи хэлний орчуулагчаар төгссөн. Тэгээд боловсралтай. Тэгээ мундаг бүсгүй учраас энэ охиныг бас дэмжиж цаашдаа ч гэсэн болж өгвөл одоо ард түмтэйг нийлээд сайхан хашаа ороотой болгоод гэсэн бодлоор бас энэ нэвтрүүлгийг хийж байна. Тэгээд за ямар ч гэсэн ярьцлага өгье гэж хэлсэнд баярлалаа. За. Нүрээ бол нуух шаардлагатай. Тэгэхгүй бол бас хүн амьтан таньчин тийм ээ. Тэр утгаараа бас нуух хэрэгтэй. Одоо өөрийн ч юм бол яг ингэж өнөөдөр яг ингэж амьдарч байгаа гэж бол найз нөхөд хамаатан сад одоо хүмүүс бол мэдэхгүй тийм үү? Сургуулийнхан найз ажлынхан бол тийм мэдэхгүй. Ер нь бол оюутан байхаас ахвал ер нь гэр бүлийнхаа талаар ер нь бас нууж ирсэн л дээ. Тэгээд дээрэс нь бас манай найзуудаас өөрсдөө сошиал медиа ертөнцид ер нь айгүй итгэвтэй байдаг болохоор тэгээд ер нь харуул фэйсбુક дээр ч гэсэн би ерөөсөө тэр талаа өөрийнхөө шууд тийм зургийг ч бараг тэгж шууд тавьдаггүй. Тэгэхээр чамайг яг энэ ар гэрт чи амьдралын төлөө хичээж зүтгэж сургууль соёл ажил төрөлгөл ингээл явж байгааг найз нөхдөд ч юм бол огт мэдгүй. Энэ бол чи ер нь найз нөхдөс бол дагуулж ирсэн ганц ч юм байхгүй. Байхгүй. Өөр ойр дотны бүр маш итгэдэг найз нөхөд ч дагуулж ирж байгааг. Үгүй. Таснаас. Би өөрөө л ер нь оч нөхөөс ер нь гэртээ ерөөсөө хүн дагуулж ирдэггүй. Хойлоо ингээ чи маск авч. Чиний нүрийг угаасаа харуулахгүй чи тий. Тэгвэл нөгөө яриачнаас бүгдээ сайн сонсогдохгүй. Үзэгчд маань бол ойлгох байлгүй. Тий. Яагаад ямар хүнтэй очиж ярьж байгаа гэдэг. Тэр тэргүй одоо ямар ч сан энэ сайхан олон энэ өвөр Монгол хүмүүс тийм ээ. Энэ найз нөхд одоо энэ бидний хамтын сайхан сэтгэлээр өнөөдөр өргөө сайхан цагаан гэртээ болно. Сайхан биз дээ.
Тэ сайхан минь. Танах яг энэ гэрийг одоо бариад хэр удаж байгаа юм бэ? Ер нь бол 2011 оноос хойш Энд амьдарч байгаа. тий. Тэгээ энэ бол яг албан ёсны хашаа байхгүй. Тэгээ албан ёсны бас биш юм уу? Харьяаллын дагуу биш. Тий харьяаллын дугуй биш вирусны зам дээр гэдэг утгаараа ерөөсөө зөвшөөрөл олгогдохгүй. Айл нутгийнх юм танах. Ер нь бол одоо хэзээ орж ирсэн? Улаанбаатар хотод амьдардаг. За. Гэхдээ нөгөө ар гэрийн өвн хашаа зүүн салаанд байдаг гэсэн. Гэхдээ тэндээ нөгөө гэр бүлийн хувьд бас садан төрлийн хувьд бас асуудал үүсээд шууд хашаа байшинд амьдрах боломжгүй болоо тэндээс шууд нүүцэн. Нүүгээд. Тийм тэгээд 2010 онд бас манай төрсөн хорт хавдраар өөдөлөд тэгээд бас тэндээс хойш 11 онд тэгээд шууд нашиг хашаа биш авахгүй ирсэн боловч хамаг мөнгөө шахаад хүнд өгсөн чинь лөөрч юм байж таараад. Бас уу. Тийм. Тэгээд эндээс бас уг нь чинь 1-2 сая төгрөгөөр хоосон газар зарж ийн гэдгсэн хгүй тэгээ хурж ирсэн чинь нөгөө хүн буцаад болтгоо хийсэн. Мөнгө өгсөн. Тэгээд энэ газрын зөвшөөрж бас гарахгүй тэгээд. Энэ газар дээр та нарыг авчиж тавьчаад мөнгө ч аваад яваад гэсэн юм уу? Тий. Гэтэл энэ харьяаллын дагуу биш зөвшөөрөл гарахгүй газар. Тийм зөвшөөрөл. Яагаад зөвшөөрөл гарахгүй газар вэ? Үерийн замаас 50 м орчим байх юм бол зөвшөөрөл олгогддог. Гэхдээ эндээс үерийн замаас 20 м зайтай учраас зөвшөөрөл. Одоо үйлч яг нь хажуухан танаа гэрч үүдэн. Уг нь бол яг ч үер ус орж ирдэггүй л дээ. Гэхдээ нөгөө үер усны яг зам нь ингээ баруун талаараа 20 м орчим зайтай болохоор. Амгүй л одоо хэдүүлээ. Одоо ээж, ихч, ах тэгээд дүүгийнхаа хүүхэдтэй. Дүүгийнхаа хүүхэдтэй. Тий. Ээж нь бас нэг одоо юутай. Ямар өвчтэй байгаа лээ. Манай ээж одоогоос 10 хэдэн жилийн өмнөөс бараг 20 жилийн өмнөөс сэтгцэн өвчтэй гэж явсан. Тэгээд 20 ер нь одоо бараг намайг 4 дугаар ангиас хойш 3 дугаар ангиас хойш багт сэтгцэн өвчтэй тэгээд ядаргаанд бараг ясандаа тулна гэж яддаг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш сэтгцэн өвчтэй болоод тэгээд удалгүй араас нь дахиад манай их сэтгцэн өвчтэй дагаад өвчч нь үү? Тий одоо имлэгт байгаа ихч мэн. Тийм үү. За. Тийм тэгээд ихтэй бол өвчнийх нь хувьд илэрх шинжээр бол арай өөр. Ээж бол шууд бодож байгаа юм шууд гаргаад хэлцдэг бол ажиг бүр юу ч ярьдаггүй. Чимээгүй л. Тийм чимээгүй л. Ерөөс рефлексэрээ. Тэгээ ер нь ганцаардмал. Тиймэрхүү байдлаар байдаг. Тэгээ дэмээ уухгүй бол ерөөсөө хоёулаа өвчин хоёр талдаа ингээд зэрэг хөдөлчөөр бүр хэцүү болчихсон. Тэгэхээр хоёр одоо тийм сэтгэл өвчтэй гэсэн онштой хоёр хүн байгаа даа. Тэгээд дүү чинь юу идэх юм? Манай төрсөн дүү юу? Тий. Манай төрсөн дүү болохоор одоо нэг хүүтэй тэр хүүхэд нь надтай хамт цуг амьдардаг. Тэгээ одоо болохоор Испанид цагаачаар амьдардаг. Дүү чинь. Тий. Тэгээд чи дүүгийнхаа хүүхэдтэй одоо цуг байгаа юм тийм үү? Тий. Ээж чинь их чинь чи өөрөө дүүгийнхаа хүүхэдтэй. Дүүгийн хүүхэд нь хэдтэй? Одоо 7 настай хүү. Сургуульд сурж байгаа. Тэгээ ингээм тэгэхээр яалчгүй энэ амьдрал чиний нуруунд л байт юм биш. Тийм үү? Тий, ер нь бол. Одоо чи ажил хийхгүй одоо ингээл байх юм бол тэгэл энэ амьдрал бүр идэж уух юм ч байхгүй хэцүү тэнэж тий. Ер нь ямар ажил хийж байна? Ер нь бол тэгэл ажил голохгүй таарлцнаа л. Юу ч хамаагүй их үү? Тий. Дээд сургууль хажид төгсөн? Дээд сургууль 2016 онд төгссөн. Тэгээ тэрнээс хойш ажиллажсэн газар хэлэх хэрэгтэй. Хэрэггүй яах юм. Тэгээ урд нь бас нэг газар ажиллаж байгаа төр зураг манай дүү явах болчиход тэгээ хүүхэд нь над дээр төр үлдэж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш хүүхэд харна гэдэг чинь бас нэг төрлийн юм. Ажлаас ялгаагүй ээж болчихж байгаа шүү дээ тийм үү. Тэгээд бас хүүхдээ одоо хамт байгаа дүүгээ бас хүмүүжүүлнэ гэдэг чинь бас айгүй том асуудал. Тэгээд бас хамаагүй ингээд олон цагаар яваад ажиллана гэхээр бас болохгүй. Хүүхдийн сэтгэхгүй бас нэг нь өвдсөн бахад нөгөөт ингээд дагаад өвдчих тийм үлээ нэг өстөндөө. Тэгээд жоохон хүүхд чинь тэр тусмаа байгаа юмыг шууд тусгалаар нь хүлээж авдаг. Тэр дороо сурчдаг болохоор тэгээ бас сэтгцэн өвчтөн хүнтэй бас олон цагаар хамт байлгаж бас болохгүй. Тэгээд одоо юу нь бол богино цагаар зөөгч хийж байгаа. Хагас цагаар. Хагас цагаар ажиллаад тэгээ сарын цалин хэд авч байна? Одоохондоо ороод удааг болохоор ойролцоогоор 400 орчим. Ер нь бол сарын одоо орлого хэд юм бэ? Одоо яг чиний орлогоор л энэ хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Миний орлого болохоор дангаараа 420. Сарын 420. Тий. Яг биелэн гар дээр авч байгаа. Тий. Тэгээ одоо танах чинь тогч байхгүй юм шүү.
Тэр нь бол бууснаас хойш бараг 7 жил тог байхгүй. Тий. Бараг одоо нөхцөл байдалтай ч гэсэн тасж ийн дөө. Харин тийм ээ. Тэгээд мөрөөдөл группийн Дука гэж бүсгүй тэгээд өвөр Монгол залуу Алтан дуулах гэж залууд хоёр танаад ирсэн юм байлээ. Тий. Тэгээ эрэхт нь харанхуй шөнө ирэхэд Лааны гэрэлд чамайг орчуулга хийгээ сууж яасан гэж хэлсэн байхгүй. Тэгэхэд яагаад чи надад бол чамайг амьдралын төлөө бас тэр хүмүүсийг асрахын төлөө ингээд хичээж зүтгэд амьдралын төлөө тэмцэж байна гэдэг энэ үйлдэл чинь надад маш их таалагдсан. Тэгээд найзуудаа уриалаад бид нэр өнөөдөр туслахаар ирсэн. За орчуулга одоо тэгээд Лааны гэрэлт ер нь шөнөөр юм их нэ тийм үү? Энэ хэдийг олдуулаад тэгэхгүй бол ээж ихч мэгч нь бас жоохон саад болох. Юм бэрхшээлтэй үстэй. Тий. Ер нь ямар хаа гарах вэ? Ер нь бол тэгээд янз бүр хэллээр. Яг өвчин хөдлөх юм бол бүр орилж хаших чинь эсвэл өөх түүх холж ярина, өөрийгөө орлуулж ярина. Тэгэл эмээ уухгүй гэж зүтгэн уулах гэж бид нэр бас бүх юм болно. Заримдаа худлаа хэлээд хоолнд нь ч гэсэн хийж өгөх тохиол гардаг. Тэгээ санамсаргүй бас манай дүүм нэмнээс нь ус суулж хорд жимлэг твтчихсэн. Тэгээ тэрнээс болоод одоо зориуд ингээд байхгүй хойгуур нь имийг хийж өгдөг байхгүй. Дэлгүүр эсвэл хүмүүсийн дунд амьдрах одоо яг чиний хувьд бол маш хүндтэй зүгээр яг өөрийн чинь хувьд бодоод үзэхэд тийм үстэй. Хүнд гэхдээ чиний төрсөн ээж, төрсөн ихч хэцүү гэхээс илүү санаа зовоод байдаг л. Нөхцөл байдалтай хүн ер нь бараг дас тийм ээ. Тий. Одоо бол ямар авир авч бүгдийг мэддэг болсон. Гэтэ нэг яг танихгүй хүмүүсийн хажууд бол айгу сонио харах тохиолдолтой байдаг шүү дээ. Анх удаа ийм байнга анх удаа бид нар бас ээжийг өвтгöd бас нэг тийм сэтгэл төрчихсөн хүний баг хүн биш болцсон юм шиг санагддаг байсан л та. Тэгээ одоо баг нөхцөл байдал нь таснаа зангийн мэддэг болсон. Эмээ уухгүй бол яадаг болсон, эмээ уучвал яадаг болсон гэдэг юм баг. Баг эмээ уугаад хэдэн цаг унтдаг, хэдэн цаг сэрхийн хүртэл бас мэддэг болчтой. Түрүүн бид нарыг ирэхэд ээж чинь цоочтой байсан. Тэгээд хаалгаа тайлахгүй танихгүй хүмүүс байна гэд. Тийм бийлэхгүйсэн тийм. Би бас бити тайлж өгөөрэй гэж байна. Тийш та бас. Тэгээ бас нэг саяхан манай ээж ихч хоёулахны хахт нь бас хүн дайрж орж ирээд манай ихч рүү дайраад ээжийг чүтэнц байна уу гэд асуусан гинэ. Тэгээд ээж чүтэнц байхгүй дэлгүүрээс аваад үгүй гэд дэлгүүр явцаа явах нь манай ихч рүү дайрсан гинэ. Хоёулаа. За хоёр хүн юм уу? Тий хоёр эрэгтэй хүн ойрхон хуршилтөө. Тэгээд манай ихч рүү дайраад манай ихч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй. Нэгдүгээрт яах ч аргагүй хан чинь. Тэгээд ээж тэгээд хажуудлын дэлгүүр орчоод буцаад төрөөд ирсэн нөгөө юм ихтэй ирж чинь гэд шууд хайжаа гараа явцсан. Ямар бузрын. Тэгээд би ерөөсөө танихгүй хүн байвал огт хаалга тайлж өгч болохгүй гэж хэлсэн болохоор л гэсэн баг л та. Сайхан болсон юм лөө. Ер нь жилийн өмнө юм уу? Бараг л хүчин шахуу юм болсон юм шүү дээ тийм үү? А тэгээ ээж чи ирэнгүүт гараа авцсан. Тийм манай ихт гадна талаас хахад Магдад хэлсэн үү? Харагддаг. Ер нь хилээд нэмэргүй шүү дээ. Сэтгцэн өвчтөй хүний үг хүчингүү. Бид нар л ингээд сонсоод үнэн худлын ялгаж ойлгоно гэхээс сэтгцэн өвчтөй хүний үг угаасаа яаж мэдхийн цагдаа ихсэхгүй тий. Сэтгцэн өвчтөй хүний үг угаасаа нэг хүчингүү байдаг шүү дээ. Хүн бишлэгсэн утгаар л хандах нь шүү дээ тийм үү? Тэгэхдээ хүн биш гэхээс илүү анхнаас хуулинд тиймэрхүү заалдаг. Уг нь бол одоо яг эрүүл хүний хувьд одоо тийм гэрчлэгээ баталгаа болохгүй гэдэг утгаар. Тийм баталгаа болохгүй ягаад гэвэл хоёулах навсан болохоор. Үнэхээр мачи тэгээд энэ амьдралыг тгшээд аваад мөрөөдөл бол байгаа шүү дээ. Мөрөөдөл бол байгаа. За хамгийн ихний мөрөөдөл юу? Олон хэлний орчуулагч болмоор байна. Олон хэлний орчуулагч. Тийм зөвхөн ангилж биш. Одоо бол зөвхөн англиэр. Тий одоо тэгтээ Солонгос, Япон, Испани хэл сурах төлөвлөлт. Одоо зөвхөн Солонгос хэл дээр л төлбөр мөнгө одоо бас ажиллаж байна. Тий. Гэтэ ер нь төлбөр мөнгө сургалтын төлбөр гэж зарцуулж явах мөнгө байхгүй болохоор зөвхөн сургалтын материалууд өөр аваад интернетээс тийм би англи хэлийг сургууль сурсан уу? Тий англи хэлийг бас сургууль сурсан. Тэгээд дараагийн нэг хэлийг сурчхаар дараагийнх хэлний сургуультай арай гайгүй. Одоо бол тэгээ ерөнхийдөө Солонгос олон улсын хэлийг бол тэгээд Лааны гэрэлт шөнө оройгоор суугаал хийж байна. Тэгээ өглөө босоод ажилдаа явна. Өдөр ирнэ. Өдөр ирээд тэгээд гал түлээл хоол унд хийн. Одоо тэгээд энэ амьдралыг босгохын тулд танаа нөгөө нэг бас дүүчин нөгөө цагаачаар гарцсан гэсэн. Тий.
Яваад хэр удаж байгаа? Одоо жил гарсан болж байна. Жил гарсан болж Тий. байна. Мөнгө төгрөг явуулж лээ нэ. Одоохондоо иргэншил байхгүй болохоор бас боломжгүй. Дор хаяж 3 жил орчим байж иж иргэншлээ авна. Иргэншлээ авсныхаа дараа хүүхдээ авна. Тэгээд тэгжиж дараа нь доктор суурьшилт авсныхаа дараа л тэр боломжтой. Эрэгтэй юм уу дүү чинь? Эмэгтэй. Эмэгтэй юм уу? 3 эмэгтэй юм уу? Тий. Тэгээ одоо дүү чи хүүхд нэг хүүл байгаа юм биш тий? Аа. Танай ээж юу ямар ажил хийдэг гэсэн юм бэ? Уг нь бол мэрэгчлэн монгол хэлний багш. Тэгвэл тэрнээс хойш багшаараа нэг удаан ажиллалгүй жаад оюуталчин мэрэгчлэр олон жил ажилласан. Ойролцоогоор 18 жил орчим ажиллаад тэгээд оюуталчин мэрэгжил тухайн үед 10 хэдэн жилийн өмнө айгүй их ачаалттай ажилладаг. Тэгээ 2 3 4 бараг 7 хоног орч бараг өдөр шөнөгүй ажиллах тохиолдол байсан болохоор тэгээ ачааллаа даахгүй дээрээс нь амьдралын стресс бухимдал нийлээд өөр бас миний дээр байсан бас нэг ахыг алдсан байхгүй өөр төрсөн үг. Хин? Одоо яг миний дээрээс нь дунтлын ах гэсэн үг байхгүй юу? Талигч болох автод цуг явж байгаа мотоциклийн ослолт ороод гинтхэн нас гинтийн ослоор нас орсон. Цуг уу? Тий. Хоёулаа юу? Үгүй болохоор амьд үлдсэн. За. Тэгээд манай ах болохоор хамгийн мотоциклийн хамгийн урд нь сууж исэн болохоор чигээр явахдаа хамгийн урдталт нь байсан хүн их гэмтдэг. Тэгээд бараг удалгүй тэр дараа нас орчихсон. Одоо бараг итгэлээ шиг байхтал манай дүү шиг байхтал нас орчихсон. Баг дүү чи одоо нөгөө 7 настай дүү шиг ч нөө. Баг бах та. Тэгээ аав чи яасан? Тэгээд аав болохоор нэг удаа 2 удаагийн ослолт орсон. Гэхдээ тэрнээс хойш эрүүл сарвал байжгаад нурууны ясны хорт хавдраар удалсан. Тэгээд ээж чинь тэгэл ганцаараа амьдралын төлөө зүтгэж та нарыг чамаагс том болтол зүтгэж нойр холгүй ажилласаар гал. Тий. Сүүлдээ тэг ачаал ингээд өвчин болоод хувирцсан юм тий. Тий. Тэгээд одоо ээж нэг ийм өвчтөй болвол эгч чинь хэзээ ийм өвчтөй болчих. Манай эгч бас ээжигийн боснос хойш ойролцоогоор 7-8 жилийн дараа. Тэгтээ баг өвчтөн хүний хажууд ахаар нөгөө хүн өвчтөй болж байгааг бас гин анзаар эхэлтгэл юм. Зөвхөн стресс бухимдал дээр нь бууж өгч бас болохгүй. Амьдрал хэцүү байна гэд бас бууж өгч болохгүй. Сэтгэл зүй юм хамгийн чухал юм шиг санагдсан. Сэтгэл зүй дотроо ер нь бол өхөн хөтлөлт тэмцдэг юм шиг санагдсан. Хэд ер нь бол амьдрал хэцүү байна гэд өнөөдөр хоолгүй байж болно бид нар төлөөгүй байсан ч гисэн ч бас амьдралынхаа төлөө хүсэл мөрөөдлийнхаа төлөө огт бууж өгч болохгүй гэж боддог. Чи бол энэ бодлоор л өөрийгөө эрчилж өдөө хүртэл явж байгаа юм шүү дээ. Тий. Их чинь хэзээ эмнэлгсэх юм? Болоогүй юу? Болоогүй нэг сар гаруй л явдаг. Эргэж очиж байгаа шүү дээ. Их ажлыг хайж байгаа болохоор одоохон дээрээс амжихгүй. Чи ч одоо гав ганцаарлахаар амжихгүй л байгаа л та. Тэгээ өглөө цаг нь айгүй богинохон ажилладаг 8-аас 15 цаг хүртэл ажилладаг болохоор тэгээд яг тэр үед нь ажлын цаг эхэллээ. Тэгээд одоо тарахт нь ажлын цаг бас дуусаад. Орой эрэхт чи одоо гал төлөө ээж чинь гал мал төлөө байж хаа. Тий ээж бол ер нь бол зүгээр байхдаа л төлөө хоолоо хийж чинь дүүгийн маань хичээлийг бас хийлгэж чинь. Заримдаа л гинт нөгөө өвчин сэтлээд идэм биш тий. Тий. Бараг 20 жил юм уу жоо. Тий. Яа. Та юу хэлэхээ би мэдэхгүй байл та яг үндэ чиний оронд би өөрийгөө тавиад үзэх юм бол байхгүй айл үжийн нугарч хуураад байхгүй л болцсон байгаа. Ямар агуу мунд гих төвчээр эр зэрэг амьдралын төлөө гэсэн ирч хүч байна гэд чамаас харагдаад мэдрэгдээд байна л та. Одоо нас идтэй лээ. Одоо 28 настай. 28 настай. Чи бараг 10 үдтэйгээс ахвал ер нь ингээл зүтгээд эхэлсэн юм шүү дээ. Бараг л 10 жил төгсөөл сургууль дээд сургууль сурж байхдаа бас ингээл төлбөрөө бас ингээ өөрөө олж ирсэн. Дээд сургууль суртаа. Тэр үед болохоор төлбөрөө эхэндээ ер нь бол 10 дөнгөж жил алдсан гэх юм уу. Дөнгөж 10 жилээ төгсөөд коллежид ороод коллежид төгссөнийхаа дараа шууд сургуульд зүгээр айлгүй орох хэрэгтэй байсан юм лээ. Тэгээ тэрэнд мөнгөө цуглуулж байгаа жил алдаад. Тэгээ тэрнийхээ ажлыг цуглуулсан мөнгөө. Тий. Тэгээд ер нь бараг тааралц ажиллаж байсан нөө цэвэрлэгч угаагч зөөгч тэгэл аяллаа компаниудад ажилладаг.
Тэгээд мөнгөө цуглуулж орсон гэхдээ шууд найдварт нэг найдвар тээлгүүгээр шууд туризм сангийн зэн буцалтгүй тусламж тэрийг өргөдлөх гэсэн чинь ашиггүй тэнцээ. Тэгээд төлбөр зовлог болсон. Танай энэ хорон дарга засаг дарга гэж байгаа юм. Хорооны одоо дарга нар шүү дээ. Эднэр ер нь та нарт яаж анхаарал хандуулж тусалж байна? Манай хорооны дарга айгүй мундаг юм байдаг. Олон жил багшилсан. Тэгээ бид нарт айл болох туслагыг ер нь хорооныхоо ер нь биднэрт гэлгүй баг бүх хүнд л санаа тавьд тусалдаг. Тийм хүмүүс үү. Танад бол ямар ч сан туслаа л байна уу? Нэмэр болов л тий. Тэгээ та нар ч одоо эндээс нүгөө явчихар чинь очих газар байхгүй, хашаа байхгүй. Тий. Ер нь аль тий. Тэгээд очих айлын хашаанд бууж бас болно л доо. Гэхдээ хоёр сэтгцийн өвчтэй хүнийг бас ойлгох айл тэр болгон олдохгүй л. Тийм хайлын хажууд бол тэгээд сонсонгуутаал бараг л зэрвэл явчих шүү дээ. Нийтийн байранд ч бууж үзсэн. Гэхдээ сэтгцэн өвчтэй хүмүүс тийм олон нийт ингээд байгаа газар удаан байх боломжгүй. Ээжиг бас нийтийн байранд байхдаа ээж бас зодуулсан. Одоо тийм хятад авгаа явж гин гэд ээж нь өвчин хөдөлсөн байх үед нь таарсан байхгүй. Тэгэхэд хятад авгаа явж гин гэд барьж аваад зодцсон. Бүр нүг намын бүр амар болсон. Эрэгтэй хүмүүс. Тийм эрэгтэй хүмүүс. Ямар хэцүү юм. Тэгээ ерөөсөө ямар ч баталгаа нотлогоо баримтгүйгээр шууд газар дээр навшил зод явуулсан байхгүй. Цагдаад хэлээд ямар ч юм ярих. Ягаад гэвэл сэтгцэн өвчтэй учраас. Тэгээ хамт байсан эрүүл хүн байхгүй учраас хамт эрүүл хүн байвал бас өөр бас нотолж гэрчилж чинь тийм нотолж гэрчлэхээс гадна эрүүл хүний үг бас нөгөө хүмүүстээс хүн тусгаас гадна шууд ингэ барьжсэн аваа зодох ямар ч ирэх байхгүй. Тэгээ тийм ер нь бол хажууд ингээ хамт явж байхад бол хүнтний халдаад байхгүй. Тэгсэн мөртлөө яг дангаараа явж байгаа ч юм уу эсвэл ганцаараа явж явах үед нь л ямар нэг юм заавал болчиход. Сая одоо дүүгэж авах ганцаар явдаг л шүү. Тийм одоо болохоор эмээ ууцсан байгаа болохоор зүгээр байхгүй. Им уучаад хэдэн цагийн дотор гайгүй тийм. Ойролцоогоор нэг 8 цагийн юм зэт. Гайгүй юу? Тийм. Тэгээ зөрүүлэл шууд. Им нь одоо ямар үнэтэй ах вэ? Им нь болохоор имлэгээс нь өгдөг. Өгчдөг. Сэтгцэн үндэсний төвд харьяалтай болохоор. Цаанаас өн төлбөр өгчтэй тийм. Им бол хангалттай. Тэгтэл ээжийг ер нь имжлүүлээ дэрэг сурж үзсэн үү? Имлэг явж үзсэн үү? Өөрөө нэг шизофрен гэдэг оншийг нь би өөрөө судалж үзсэн л дээ. Имжлэгдэх боломжгүй юм. Боломжгүй. Тийм. Англи тайлбараар нь гэсэн хайж үзсэн. Бас ээжийн дүү нь бас эмч. Тэгээд ер нь бол имжлэгдэх ямар ч боломжгүй. Тэгэхээр одоо эмээ уусаар хагаад л ингээл амьдрал байна гэсэн үг юм шүү дээ. Хамаатан садан хэр үдийн танад? Хамаатан садан байдаг. Гэхдээ гоохыг хүсдэггүй юм. Чи бол их шазруу хүн байна шүү дээ тий. Ер нь баг ер нь бол хүн гоочихгүй л амьдэрч гал зохицуулчих гал үзээд байдаг. Гэхдээ чи хэдийгээр зохицуулах гад үтсэн ч гэсэн үнэхээр хэцүү байгаа шүү дээ. Одоо өнөөдрийн нийгэм ямар байна? Хэцүү байлгээд бас бууж өгч асаа. Бууж өгөхгүй ч угаасаа бууж өгөхгүй юм байлээ л дээ. Гэхдээ ийм хэцүү амьдрал чи өдөө хүртэл ингээл явж байдаг. Гэхдээ л хэцүү байгаа шүү дээ чам. Надгийн наазах нь өдөрт одоо ингээ үйл боллоо маш хүүтэн байна. Танаа гэрээ чи одоо ингээ харахтаараа энэ тэндээсээ цоорцсон салхиулст сийгээд та нар бол маш хүүтэн. Одоо сая 2 3 хоног хэр хүүтэн байв танад? Нилээн хүүтэн байсан. Гэтэ ер нь эмэгтэй хүн болохоор нөгөө гэр барьж бас мэдгүй. Тэгээд гэрээ буулгалаа гэхэд буцаага барьж чадахгүй. Буулгахуд бол буулгачих болохоор байгаа байхгүй. Гэтэ буцаага барина гэдэг чинь бас нилээл асуудал хэвтэй л. Тэгээд танай гэр бол үнэхээр бүр яг нэрэл нурж унахаар л болчих л тээ. Түүн олон жил бид нарыг барихаас өмнө бас олон жил болсон гэр байхгүй. Тэгээ мод сайтай байсан болохоор нэг. Одоо цаашдаа яг яа гэж бодож байна? Одоо болохоор төр зөөгч ажлыг хийгээд тэгээ сургалтанд суугаад 100 хөтчөөр явах санаатай байна. Хөтчөөр бол салин байсгаа. Гэхдээ одоо чи яваад өхөр чи нөгөө дүү ихч мэгч ээж чинь хэцүүдэг юм шүү. Чамаас өөр харах юм байхгүй шүү. Тэгээ манай ах гэж бас байгаа л да. Бас уу? Тийм ах гэж байгаа. Тэгээд ах маань болохоор Max компанид ажилладаг. За. Тэгээд тэгвэл бас дахиад нэг хүн ажил хийд юм биш үү? Тийм. Гэхдээ болохоор лизинг авсан байхгүй. За. Юуны лизинг авч вэ? Машины лизинг. Тэгээ машины лизингээр одоо цалингаасаа төлөө явж байгаа. Тийм бас над миний хажуураас халтуур малдуур хийж явдаг.
Амьдралдаа нэмэрлэх бол халтур энэ төр ажиллаад харчаал халтур хийгээд шинжэнгөө явж байгаа л бараг нэг хаяа нэг орж унтах үгүй тэл тийм биш тийм. Ах чинь бас тэгвэл жоох нэмэр болол тэгвэл бас гав ганцаараа чиж бас яг ганцаараа гэхэр бас арай чадахгүй. Сарын 450 мянган төгрөг цалинтай яаж хүрэх юм бэ? Одоо өнөөдрийн нүүрс талах энэ бичгээр бичин ямар үнэтэй байгаа лээ. Бараг л чиний 450 мянган төгрөгч нэг 2 хойно аваад дуусна шүү дээ. Бараг тийм шүү дээ. 2 3 хойно аваад дуусчихна. Чанга байна. За яг гэхдээ би бол ингэж бодож байна. Үнэн худлын эдийн засгийн төрийн бүс байгууллага. За энэ байгууллагаараа дамжуулаад мэдээж хэрэг бас туслах зорилготой ард түмэн бол зөндөө болсон шүү дээ. Монголчууд маань бие бинийгээ маш их дэмждэг, тусалдаг. Зовсон нэг нь тусалдаг. Гэхдээ миний зорилго бол чамайг би өнөөдөр зовсон, ядарсан ийм хэцүү амьдралтай байна гэдэг үүднээс биш. Чамайг амьдралын төлөө хичээд зүтгэж явж байгаа учраас туслая гэж бодоод байгаа байхгүй юу? Хэрвээ чи зүгээр ингээд бус чиг ингээд бэлэнчлэх сэтгэлгээтэй надад хин туслах бол гэдэг өнөөдрийг хараа явж исэн бол магадгүй өнөөдөр би ирэхгүй ч байсан, бид нар ирэхгүй ч байсан байж магадгүй. Тэгээд ард түмтэйгээ нийлээд ядаж нэг ханд босох гээд үзье гэж бодож байна. Тэрнээс бити хичээрээ. Энэ бол хүмүүсийн Монголын ард түмний танаа гэр бүлийнхэн туслах байгаа гэсэн сэтгэл. Тэгж ойлгоорой заа. Ер нь бол зүхтаагаад ах шинжтэй мэлээ шүү дээ. Айлхаар хүнээс тусламж авчихгүй өөрөө болгочих гээд үзээд. Тэг өөрөө болгох гэж хичнээн жил зүтгэв. Тэгэл өнөөдөр гэрлүүч ороод ирэхэд бас айхтар яаж энэ амьдарч чадж байна гэдэг л юм төрж ийн л дээ. Гэтэл чамааг ингээд царайг чинь хараад чиний өөдрөг энэ сайхан сэтгэлийг чинь харахад юу ядрах чи бүр айгүй жаргалтай амьдарч байгаа юм шиг л явж шин. Яаж ингэж явж чадж байна? Ер нь бол сэтгэлийн хатвал агуу байна шүү. Баярлалаа. Одоо тэгээд сурна гэдэг байгаа гэрэл байхгүй, тог байхгүй. Лааныхаа гэрэл сууж гинөө. Ер нь бол лааны гэрэлч бас гэрэл шүү дээ. Гэрэлтэй. Гэхдээ яг одоо камерын гэрэл асангууд чи хөөх гэрэл харсан чинь гээл ярьж байгаасаа. Гэхдээ бүр яг тийм агуу хүмүүс шиг бол бүр биш шүү дээ. Зүгээр яг ажил ч юм уу эсвэл өөр газар явахаар ерөөсөө тэр талаар мэддэхгүй шин. Гэртээ болохоор зүгээр ингээд лааны гэрэл тийм. Гэртээ болохоор зүгээр лааны гэрэл хасаагаад ингээд хичээлээ хийгээд ч юм уу хоол игээд ингээд яг сурцсан. Гэртээ асаадаггүй газараа гинт ингээд асаачгаар бас сонирм мэдэрч байгаа. Орчуулга хийгээд хэдэн төгрөг олов? Ер нь бол тэгээд янз бүрдээ нэг нүүр нь 8000 ч юм уу. Тэгээд нэг нүүр 8000 тийм хямдхан байт юм уу? Үгүй л дээ. Гэхдээ би өөрөө тэгт юм. Тэгээд орчуулга хийхээ зар тавих уу, яах вэ? Яаж болох вэ? Зарим хүмүүс нь өөрсдөө над руу хандаж орчуулга хийдэг байхгүй. Тийм ямар ч сан хүмүүстэй болцсон. Тийм. Цөөхөн хэдэн хүн байгаа л. Тийм үү. Тэгвэл хоёлаа ингээл л та. Одоо нэвтрүүлгээр дамжуулаад тийм ээ. Чамаар бас орчуулга хийлгэх хүмүүсээс уриалах хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүсээс чи зүгээр мөнгө авахгүй ажиллаа хийн. Гэтэ одоохондоо би бас тэгэж аммаарг байна. Хэцүү байна. Яг тэгвэл орчуулагч гэхэд орчуулгын ажил айгүй хүнд ажил. Оюуны хөдөлмөр гэдэг нь хараад надад нэг нүрийн 8000 биш. Тийм. Гэтэ надад бас туршлах хэрэгтэй байгаа байхгүй. Хүмүүсийн юм ингээд орчуулж ийн гэж заримдаа зүгээр ингээд хулигтай ч юм уу дутуу хийгээд тэгээд өгч бас болохгүй шин. Яг тэгэхээр надад ч юм болохгүй тэр хүнд ч бас хэрэггүй. Тийм болохоор эхэндээ өөрөө туршлага хуримтлуулж ижил аль бие ёсоор орчуулга хийл гэж. Зүгээр ойр зургийн ямиг бас хаяа орчуулцдаг юм байна тийм үү? Ойр зургийн. Тэгээ одоо хийж байгаа ажил чинь бол зөөх чигээ явж байгаа юм байна шүү дээ. Тийм одоо болохоор сургалтынхаа аяллаа хөтжөөр сурах сургалтынхаа төлбөрийг олох гэж байгаа. Төлбөрийг олох гэж байгаа. Тийм. Хэдэн төгрөг болов? Одоохон дөнгөж ажилд орсон болохоор эхлэегүй л юм байна. Тэрийг олоход хэдэн төгрөг хэрэгтэй ч юм? 3 сарын 380 мянган төгрөг гэсэн болохоор ер нь хэдэн сар суух юм? Нэг сар 2 сар ч юм уу. 1 сая төгрөг хэрэгтэй юм биш үү? Ер нь бол үгүй. Тэр нь болохоор сургалтынх нь бүр эхлээд дуусах хугацаа нь болохоор 380 мянга болдог байхгүй зөвхөн тэр болохоор одоо гайд центр гэж байдаг. Тэр гайд центр дээр нь аялын компаниудын дунд айгүй нэр хүндтэй олон жилийн туршлагатай ашиг ер нь баг ашиг хардаг гүйцэтгэх талаас тэр сургалтын төвийг сонгож байгаа байхгүй. Тэгээд хэрвээ сурчих юм бол дараа нь
эхний хугацаанд гайд хийгээ сурчих юм бол тэгээд англи хэлэндээ өөр гайгүй болно. За ямар ч сан танах хашаа авахын тулд мэдээж нэг 3-4 сая төгрөг бол хэрэг болно. За би зүгээр тооцоолъё л доо. За тэгээд чи тэр курсээ сурахад нэг сая 2 сая төгрөг мөн үү? 2 сая биш уу? Хэд үү? 380 380 уу? Тий. Курсээ сураад одоо яг нөгөө хөтжийн сертификат авах уу? Тий. За нэг 5 сая гэж бодчихлоо шүү. За ямар ч сан хамгийн эхлээд хашаатай болчих хэрэгтэй тийм үү? Тий. Тэгээ сайхан гэрээ барьчин. Тэгэхээр чин сайхан түхнүүд нь тогтоо болно. Албан ёсны хариалтай болно. Ер нь бол яг амьдрах газартай л болчулах бусд нь болвол асуудал биш. Одоо тийм шүү дээ. Одоо энэ сайхан гэр чинь маш сайхан гэр болоод тогтоо устай яг албан ёсны хариалтай хашаатай болчих юм бол чиний сэтгэл бол бүр фүүл болчих юм шүү дээ. Тэгээд бусдыг нь бол чи өөрөө бол асуудал зохицуулчих юм шүү дээ. Тийм бусд нь бол угаасаа асуудал биш. За ямар ч ойлголоо тэгээд үзэгчд маань үзэж байгаа бол энэхүү сайхан бүсгүүд тусуулаад нэг за энэ яг үндэ нэг хашаа байшин зөв хашаа ганцхан хашаа одоо гэр бол гэрте болчлоо хашаатай болоход нэг 4-5 сая төгрөг хэрэгтэй байлгүй тэрийг нь судлаад эсвэл хямдхан хашаа зарах ч юм уу эсвэл нэг хашаага одоо энэ гэр бүлд бэлэглээд өгөх хүмүүс байвал бас гараад ирэхийг юу юмий гэж ütгүү тийм ээ хэдүүлээ ямарчсан гой гэгээлэг худалдаа хүлээж чи ч одоо дотор чинь бол асар их төвчээр асар их гэгээлэг асар их мөрөөдөл асар их одоо ар гэрийнхэн төлөө сэтгэл байгаа болохоор маш сайхан байна. Би одоо чиний оронд байсан би бол байхгүй алиж байхгүй болсон. Тэгээд нугарч уурчлахгүй энэ чигээр ирчтэй яваарай. За. Амжилт хүсье. За баярлалаа. Ямарчсан чадхтайгаар туслая. Тэ. Тэгээд банк иргэд холбоотой бай. Чамайг магадгүй нөгөө сертификат аваад гайд хийгээ явж байгаа чинь би ч гэсэн өдөө гадаа их явдаг. Таарч магадгүй. Дараа бид нэр бас дахиж ирнэ танаад. За баярлалаа амжилт хүсье. За маш их баярлалаа. Үргэлж өдрөг цоглог байгаарай. Маш их баярлалаа. Өвөр Монголын бас тусламж өгж байгаа Хөх хэмэр Монгол талын цусаал гэж. Талын цусаал тий. Цусаал. Хөх Монгол талын цусаал. Тий. Талын цусаал хоолн гэр ихгүй. Өвөр Монголын бас ахын дүүстэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд үзэгчдээ тэгээ өнөөдөр өхөн ахаас илүү өрөлтөй нэвтрүүлэг буюу өнөөдрийн дэс төрөмс байгууллага Өвөр Монгол найзуудтайгаа нийлээд мөн Өвөр Монголын хөх хэмэр талын цусаал гээд зоогийн өргөө мөн Солонгос Монголд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Себо шинэ ирэн гэж компани мөн Мерсүү Тоги гэдэг одоо найзуудтайгаа бид нэр ингээд энэ сайхан мундаг бүсгүүтэй ирж ярилцлаа. Тэгээ энэ гэр бүлд одоо монголчууд бас чадлынхаа сэтгэлээрээ бас тусдим болоод нэг хашаатай болгоод өгчүүл одоо бүсгүй мөн бол тэгээд бусд нь асуудал байл гэж байгаа шүү тийм ээ. Тэгээ бүгдээ бас охин ах бас илүү өрөлтөй сайн ус өхөн дэлгэрэх хэлтгай гэдэг гэрүүлэр за өнөөдрийнхээ яриг ямарчсан дуусгаад одоо хэдүүлээ гэрээ барья да. Тийм ээ. За хэлэнийг зөгчий. За. Өвлийн хувцсыг өмссөн юмсан. Наашаа хандаа. Өвлийн өвгнийхөө хувцсыг тайлчлаа хан. Заамаа. Өвлийн өвгний бэлэг. Заамаа. За баярлалаа. Өвлийн өвгөн биш ийм хувцтай өвгний бэлэг. Заамаа. Баярлалаа. За энийг бол нөгөө Мерсүү гэдэг одоо бас манай Өвөр Монголын найзууд бид нэр ингээд өгж байгаа. За тэгээд дээрээс нь Солонгос Монголд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Себо мөн шинэ ирэн гэж компаниуд одоо манай энэ нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд энийг тааны өмсчих. За. Сайхан шинэ. За баярлалаа. Өмсчих. За. Түүдээ бас энэ. Заамаа.
Энд таахгүй юм баг чи. Таам. Та дуусаацсан ба шүү дээ. Энэ ахта энэ хүртгийг бас бэлгэчээр ахта өгчөөр энэ хүртэг. За. Баярлалаа. За тэгээд яста ганган бүүз билээ. За энэ нэг бүүзийг. Энэ бол яг нэг өвөл биш хавар намар өмсөх юм байлээ. Тий. Ээжтэй. За одоо дүүг. Тэгээд малгай. За Нашир. Элэ. Энэ буцаад ач. Намайг одоо гоё туснаа. Нэрээ энэ тусна. За наамс. Найн ун хамт энэ. За. За энэ бол манай хүнд томдох юм байна. Таарах юм уу? Айны нэгчсэн аниг нөхчий. За хүрдэг янз бүр таарж шít. Шинэ юм гэхээр арай л өөр. Тий гоё юм. Пинтэл явж байна. За. За ингээд буруу алдсан аа. За ингээд дулаахан малгайтай юм. За. Зогцсон гэж байна ди. Омаа энэ за энэ хүртэг өсөх чинь дуу за. За маань нэг өмсөд үз. Том байна уу? За анид өгдөг. За тий хэдэн хэлж сэлгээд өмсчихгүй те. Айн дгүүл чамд харах хэрэгтэй. За харж гин үү. Жохон том байна те. За маань хоёр цамцнууд ах энэ хоёр зөндөө ээлжих өгч заяа. Ингээ өмсөөр өгч ирдэг юм да. Тэгээ дахиад энэ малгай байна. Энэ малгай авчих. Би ч юм дахиад зөндөө юм малгайнууд өгч нь олноор өмсөөр заяа. Дулах. За Нэг өдөр нэгээс. энэ бэли. Сайхан бэли. За ингээд дахиад бэлинүүд. Дахиад малгай зөндөө юм юмс өгч ямар сэлгээ өмсч. За онц сурах шүү заяа. Одоо онц сурж байгаа юу? Хэд сурж байна? Хэд сурж байна? Орос өдөр нэгийг аваад тэгээд хоёр өдөр хоёрын аваад Юу яриад байгаа чи? Хэд сурж байгаа? Хэд сурж байна? Багш нь ямар дүн тавьж ин шам? Онцоо. Онц сурж байгаа юу? Сайн байна. Өшөө онц сурж шүү заяа. Их ээжийнхээ ачийг сайн хариулна шүү заяа. Эрдэм номтой том хүн болох юм бол мундаг амьдрын штэ за. Тэгээ ээжийнхээ ачийг хариулаад ээжийнхээ ачийг дээр аавынхаа ээжийнхээ ачийг хариулна шүү за. 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 Онцоо тоолоод байдаг байхгүй. Өдөр таадаг онцоо тоолдог. Өнөөдөр нэгийг умааргаш. Өнөөдөр удаан он завсан. 6 он завсан юм уу? Хөөх, мундаг ш. Баяр үргээ. 6 он завсан. Яа, мундаг хүү байна да. Одоо эдгээр ангилээ. Одоо 2 дугаар ангилаа. За өмнө цааш нь авчих. Дахин надад бэлгээ идээрэй. За ингээ германы шалнууд нь шал нь ийм сайхан. Ингээд ски туураг бүхэл юм байна да. Хан тоо нойн. За тооноо бид нар чинь замаас авах хэвээр. За ингээ сайн үлсээ аймаа сайхан болж байна да. Өөр байна шүү. За Улаанбаатар хотын утаа гэж ийм л аимшигтай. Энэ утааг та бүхэн хараарай. Ингээ Улаанбаатар хотын утаа ийм утаан донд монголчууд амьдарч шүү дээ. Яанда тэр дээр байгаа гэр бол юу ч харагдахгүй. Ингээ бүр юу ч харагдахгүй болчих.
Нэмэл утаанд нанд чи шүдэн хата. За манай найзууд айлс сэтгэлээл. Ямар вэ? Өчигдрийн авсан гэрнээс энэ гэр ямар вэ? Гоё. Өчигдрийн гэр ямар байлаа? Амар юу байлаа. Арай амар байсан те. Бас монголчууд бие биенээ тэгж худлаа ярьж зарж болохгүй тийм үү? Та хэдийн сэтгэл бас өвдсөн өчигдөр тийм амар гэр харчаад. Жохоо өвцөө. Одоо сэтгэл сайхан хангалуун байгаа сте. За. За бид нэр ингээд нэг чимэг охиндоо гэрээ энэ айлаас буулгаж чинь тэгээд герман одоо хан нь одоо 3 давхуртай 3 давхур скиттэй ингээд 3 давхур скиттэй. За тэгээд ийм дотор нь ороод ийм сайхан гэрээ. Ийм сайхан гэрээг бэлгэлж байна. Хэрэгцсэн байгаа гэрээг буулгаж авч байна. Эцдүүд нь ганц жилэртэй энд байжгаад гэрээ шинээр нь худалдаж аваад ганц жилэртэй амьдарч байгаа байранд орсон. Тэгээд энэ гэрээ зархаар болсон юм байна. Шалных нь нууцлаад ийм сайхан. Наата сүхтөө хана. Эцсий. За. За шалын харуулъя. Шал нэмсэх. За яг жил өрснөө бороо шороо гэж уцлах ингээд тал болсон л хөх юм. Буслаар бол үнэхээр сайхан. За тэгээд их чимэг өхөн маань бол өнөөдөр сайхан гэрт болох нэ. За тэгээд энэ ихч маань ийм мохоо хөвсдөг үү? зүгээр Авч бол. сая 500 мянган төгрөөр гэрээ зарж байсан. Тэгээд сайн үс гэдэг гээд хэлэхээр 100 мянган төгрөг хэмдрүүлсэн тийм ээ. Тий. За баярлалаа та. Урт удаан наслаараа аз жаргалтай байгаараа эрүүл энхийг сайн сайхан мөгнийг хүсье. Баярлалаа танд. Сайн үс өхөн дэлгэрэх болтугай. За. Ийм мохоо хөвсдөг хүн зураг ам. За ингээ манайха. Гоё дээд. Өөр монголчууд маань энэ гэрээ маань авж байгаа. На сонхонош нүг. За тэгээд дээрээс нь тооныг маань бол нэг ах маань тоон бэлгэлэхээр болсон. Энийний тоон маань ч хугарч байсан учраас одоо бид нэг гэрээ буулгаж байна. За зүгээр өнөөш. Манай энэ дүү маань өглөө 9 цагт одоо энд ирээд гэр хураа буулгалцсан нэгэд ирсэн. Тэгээ сая арай гэж олж ирлээ те. Бүтэн 3 цаг хүлээж байгаад ирлээ. Баярлалаа. Энэ бол сэтгэл шүү дээ. Монголчуудад тусалж байгаа сайхан сэтгэл. Одоо тэгээд баруун юу лээ? Баруун салаа руу очиж буулгаж өгөн тийм ээ. За баярлалаа. Үүс чинь үргэлж ариун өөдөө байх болтугай. Сайхан сэтгэл байна. За. За энэ портроо өнөөдөр хөслөөд ирлээ. Бид нэр одоо портертой гэрээ ачаад баруун салаа руу явна. За энэ ах маань 50 мянган төгрөгөөр явах юм аа. Сайн үлсээ ингээд 45 мянгаар явж өгөхөр болсон тийм ээ. Тийм ээ. Баярлалаа. За 5 мянган төгрөг гэсэн далаад болсон юм байна. 5 мянган төгрөг чинь одоо таны 5 мянган төгрөг чинь тэр охинд танд би билүү өгнө. Тэр охинд билүү өгнө. За юу. Таны сэтгэлгээ ойлгоё. За тэгээрээ. За баярлалаа. За ачи хэлүүлээ. Тэгээд 100 мянган төгрөг хямдруулаад өгсөн танд маш баярлалаа. Зүгээрээ. Тэгээ сайн үйлчлэн дэлгэрэх болтугай. Өнгөө өгье. За энэ өөр монгол залуучууд маань энэ гэрийг маань нөгөө охинд маань авч бэлгэлж байгаа тусалж байгаа юм. Тэгээд энэ сая 500-аас яриа та сая 400 гэсэн. Ингээд сая 400 мянган төгрөг ингээд. За баярлалаа. За баярлалаа. За Баярлалаа. урт удаан насч удаан жаагаарай. За баярлалаа. Та бүрët хүн үү? Бүрээд хүн. Хаанах юм бүрët үү? Би Доронтын бүрээд. Энэ мутаг. Ши Доронтын юм. Оо. Доронтын хүн байна. Чи төвөө юм уу? Төвөө.
Манай аав тагшрал бүрийн бүрээд. Би сагаа байгаа бүрээд. Оо за. За хоёул муу хадаад байвал нэлээд болох байх. Чихэн нэр. Орхон туул. Архан туул. За тэгээ манайхаа гэрээ ачиж сайхан гэртээ боллоо. Одоо баруун салуу руу яваад нөгөө нэг чимэг охиндоо энэ гэрээ сайхан байрж өгнө. Өнөөдөр тэгээд маш сайхан дулаахан өдөр гэж тийм Тэнгэр ангаа маань ч гэсэн биднийг ивэж гин. Өвөр Монгол ахын дүүстэй баярлаа. Солонгосын Улаанбаатар Себо шинэ нэрийн компанийнхандаа баярлаа. Мерсүү найзтай баярлаа. Тогийн найзтай баярлаа. Лайв хийж найзтай баярлаа. Бүгдээрэнд нь баярлаа. Тэгээ сайн өсгөн дэлгэрэлтэй урээ. За юм аач ярьсараа. Оо нэрэ. Портрих 50,000-аар ачна гэсэн 45,000-аар ачаа. Тэгээ портрихтай баярлаа. Портрих. Оо би Хашаа ирэхлээ. одоо гарахгүй гин. За бид нар их чимэг өхөндөө сайхан гэр хөдөлж аваад одоо баруун салаа руу сайхан гэрээн барьж өгөхөр явж байна. Тэгээд сэтгэлээрээ нийлж ирж туссан хоёр залууд маш баярлаа. Сайн өсөхөн дэлгэрүүлтугай. Нөгөө дүүд маань одоо туслах тооны маань бэлгэлж байгаа ах маань өөрөө бас ингээд гэр өн тоон хан туурга ер нь бол Монгол гэрийг өөрөө ингэж хийдэг гарын дүүтэй. Дээр нас тийм гар би юм гүпэрнүүд хийдэг машин. Тийм гоё гүп. Зүгээр гаднаас авчирсан ориг гүпэр янз янзаар захиалгаар хийдэг. Зүгээр л Монгол хүний гараар бүтэж байгаа. Эд зүйл шүү дээ ингээд. Монгол хүний гараар бүтэж байгаа эд зүйлс. Дэлхийн стандартыг хамгаалав. За. Монгол ах маань энэ да. Тийм амар өндөр. Анашаа. За ийм сайхан. Бүгдийн тавар байдаг үстэй. Тийм голцоо даах нэрээ. Ирээж чадахгүй байгаа талаар би гарч ирсэн юм. Илсэн. Тэгээ энэ тооныг бэлгэж байгаа л. Тийм. За ийм сайхан тоон бэлгэж. Хоороо хатсан гэсэн тийм нойд юм байна. Яа янди. За дүү маань инх чимэг дүү маань бол ямар ч сайн том тавантай гэртээ болоо дээрэс нь ахын өгсөн бэлгэлж байгаа энэ сайхан ийм тоонтой ийм том зузаан. Ч одоо хэд Тийм энэ зодоо надад. Тамаа та өөрөө маань аваарай. За ингээд бэлгэлж байгаа юм маань өөрөө сайхан. Өндөрөөс нь баярлалаа.
манайхан сайхан гэрт орж баярлах мөч ойртсон. Их чимэг дүү маань ээжтэйгээ, эгчтэйгээ, дүүтэйгээ шин сайхан гэрт ороо. Одоо энэ хуучин гэрийг буулгаад тэгээ бид нэр энэ хуучин өөрийнх нь энэ эскинүүдийг нь эхлээд шин шалаа тавьчаад эскинүүдэд тавиад тэгээд дээрээс нь хулдаасаа тавиад ингээд доороосоо нилээ сайхан зузаалаад тэгээд одоо энэ гэрээч бараг хэрэгтэй юм ер нь цөөхөн юм шиг байна. Тэгээд тэнд бол шинэ гэрмүүд маань си туурга олон давхар ямар ч энэ үйлдэл бол маш дулаахан сайхан үйлчих баг. Тэгээд тэр цоо шин тоон ирсэн одоо ах маань бэлгэлсэн тэгээд маш баярлалаа. Олны дэм оломгүй далаа гэдэг шиг тэгээд сайхан байна. Сайхан үйлсийн гэдэг нь цаанаасаа л бүх юм маань бүрдээд цаанаасаа л бүх юм ингээд болдог ийм сайхан. Аз жаргалтай мөч тун удахгүй хэдүүл хамтаа хуваалцнаа. Монгол үйл ажиллагаа явуулдаг эрхий бүү гэдэг одоо хүүхдийн утасны дэлгүүрийн захирал тэр залуу маань одоо их чимэг охинд маань ийм сайхан портер нүүрс энэ төлөө мүлээ авчиж өглөө. Баярлалаа. Баярлалаа. Ийм л мундаг өөр монголчууд ийм сайхан сэтгэлтэй биш үү дээ. Бүхэн ахуусаа илүү өрөөлтэй сайн үсхэн дэлгэрэх болтугай монголчуудаа. Тосход хоёр хүүхд таана байна. Тэндээс ирж байгаа. Одоо ирэх үү? Тэгвэл эренгүүт нь дахиад бил бүгэн заяа маа. За одоо дахиад өшөө гой бил бүгэн заяа. Улаанбаатар Сэбо шинэ эренгэж компаниудын одоо сайхан хувцснууд өгөндөө гой хувцтай болно. Хадаа. Оба. За маань дүү чам таахад энэ дүүдэд хасгүй энэ өөмтэй. Энэ охинд малгай өгье. За маань. За цураарай заяа. За. Нэг охинд. Кто так подумает? Ты вот хүмүүс ингэж хэлээд яаж. Тэгвэл шууд эртсэн дээр нь байгаа дээр нь хүмүүс тааш өгдөө зогсож байгаа. Амархгүй юм уу? Үгүй үгүй биш үү? Юу амархгүй? Тууч амархгүй гэж бодсон юм аа. За баян хоёр матгахгүй байна. За хоёр. Баярлалаа.
манай. Авсан уу? Энэ жоо. Ямар шудраг гундаг юм бэ за. Эсвэл шудраг юм байна. Тэгвэл би шудраг байгаа учраас чам дахиад хөөж өгөө. Ястан гундаг юм шудраг байгаарай за. Сайн байна. Авчих уу? Тийм үү? Авчих яагаад аваад байгаа юм бэ? Дүүн авсан сая угсаа. Яса хооцоо хийж гисэн юм уу? Хооцоо хийж игээд За. компани бослох гэлөө. За баярлалаа. Энд чи сайхан сэтгэж шүү дээ. Хэдүүлээ ирсэн. Дөрүүлээ. За баярлалаа. За Баяр хүргэе. За ийм үйл ажиллагаа хадуу олцоо ирсэн үү? За бидээс өлсөд байсан. Баярлалаа. Эмээ өнөр гэсэн. Эмээ өнөр ирсэн. би дайвнаас ирэн тааруулж хаалганд тааруулж байгаа минер хажууд одоо л ерөнхийдөө яахаар болно шүү дээ. би харалтайсан. За ийш нэг Би өглөөсөө хүүхдүүд бэлэг тараачаа цагаан дээлтгэл гэж. За баярлалаа гिचээ. Танаас ирв. Зүүн салаанаас ирсэн юм. Лай үзээд ирсэн юм. За. би яхад дөрөвчөөд идэх Манай би лайв үзэж байгаа. Өөрөөс лайв байнг үздэг ус. Оо тийм үү. За баярлалаа шүү. Баярлалаа. Энд чи сайхан дэв шүү дээ. За одоо гэс гэрээ барь. Хуцаа солиотлоо гэрээ барь идэх үү.
бид нар өнөөдөр ингээд өргөө цагаан гэртээ хундан цагаан хүн шиг сайхан гэртээ орж ирээд их чимэг дүгийнхаа гэрт одоо ямар байсан гэр нь одоо өнөөдөр ямар сайхан болсныг та хүмүүс харсан баг. Тэгээд өнөөдөр одоо нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж энэ сайхан сэтгэлийн тусаа өгсөн одоо хүмүүсээ бас та бүхэндээ танилцуулах хэрэгтэй байна. За манай дүү бол өнөөдөр байж зүгээр лайв чинь тусдаа нэвтрүүлэг тусдаа. За энэ дүү маань өнөөдөр өглөө ирээд гэр барихад, гэр буулгахад, гэр барихад тусалж өгнө гэд өглөө 9 цагаас хойш хүлээж байгаа. Тэгээ ирээд одоо энэ гэрийг маань одоо тэнд цаанаас буулгаж өгөөд энэ гэрийг энд барьж өгөөд маш их сэтгэл гаргаж одоо өглөөнөөс ахуулаад одоо өчийн бүр хүртэл хамтдаа байсан дүүдээ маш их баярлаа. Хэн блэ алдар нэр нэмэр юм. Нэмэр. Нэмэр энцэн дүүдээ баярлаа. Баянгор аймгаас лөө. Баянгор аймгийнхаа нутгийн иргэдэд бас баярлаа гэж хэлье. За дүүдээ маш их баярлаа. За таны баярлаа. За манай дараагийн хүн маань Өвөр Монголоос ирсэн. Өвөр Монголын юу вэ? Шилэнгол аймгийн авах шүнэ. За та өөрөө хэлчих. Би бол одоо Өвөр Монголын Шилэнгол аймгийн авах шүнэ. Балчин Даланбаяр. Өвөр Монголд ямар ажил хийдэг вүлээ? Одоо хаваараа хувцасны дэлгүүртэй. Хувцсны хүүхдийн хувцсны дэлгүүр чинь нэр нь Эрхий бууга хувцасны дэлгүүр. Эрхий бүүвэ гэж хүүхдийн хувцсны дэлгүүр ажиллаулдаг. За тэгээд ах маань өнөөдөр одоо их чимэг дүүд маань бас портер нүүрс, хөл бүтэн портер нүүрс. Өнөөдөр өвөл төлөх нүүрс, дулаан илчээ алдахгүй нүүрсийг бэлдэж ирлээ. Мод төлөө бэлдэж ирлээ. Танд маш их баярлалаа. Ар Монголд ирж бодос Өвөр Монгол хүмүүсийн сайхан сэтгэлийг харуулсан маш их баярлалаа. За. Нэг гэр үлээрээ байхгүй энэ да дахиад. Гэр үлээрээ яага ялгараа суугаад байгаа юм бэ хэлээ. За манай энэ дүр бол одоо энэхүү гэрийг Өвөр Монголын сайхан сэтгэлийг, Өвөр монголчуудын сайхан сэтгэлийг өөртөлж ирээд энэхүү сайхан гэрийг одоо худалдан авч одоо их чимэг дүүд маань их чимэг дүүгийнхаа одоо ээж дүү эгчтэн ингэж бэлгэлсэн ийм сайхан буянтай хүмүүс байгаа. Энэ хүмүүсийн ач уянаар одоо их чимэг дүү маань ийм сайхан гэртээ боллоо. Тэгээд хөх хэмэр гэж одоо Өвөр Монголын групп байгаа. Дээрээс нь талын зусаал гэж одоо зоогийн өргөөний залуучууд тийм ээ. Одоо Өвөр Монголын сайхан сэтгэлийг одоо өөрчилж ирсэн энэ сайхан Өвөр Монгол залуустаа маш их баярлалаа. Тэгээд алс холоос одоо ийм сайхан сэтгэлийг өөрчилж ирээд энэ сайхан ядарсан аял одоо тусдын болсон та бүхэндээ маш их баярлалаа. За та бүхний ажил үйлс үргэлж өөдөө дэшээ байх болтугай. За үг хэлэх үү? Энэ сайхан гэрэн мэлаагаад шүү дээ 4 мянган юан хувийн зүгээсээ. Энэ дөрөв хувийн зүгээсээ одоо дүүд маань бас нэг тавилах ч юм уу ор ч юм уу аваараа гэдэг хувийн зүгээсээ энэ дөрөв маань 1000 юан хандуулж байгаа тийм ээ. Гэр авахд бол та нар яаж цуглуулсан юм? хүмүүсээс Өвөр монголчуудаас хандив цуглуулад тэгээд тэр өвөр монголчуудын сайхан сэтгэлийг энд авчиж өгч. Тэр маш олон өвөр монголчуудын сэтгэл шингэсэн гэрээ гэж хэлсэн тийм ээ. Та бүр бол хувьсаа 1000 он бэлгэж байгаа. За баярлалаа та бүхэндээ. За мерсүг нөхөр наа. Эчөө. Ажил. За манай мерсүү удган өчигдрөөс хойш одоо хамтраад бид нэр 200 гаруй хүүхдүүд бэлэг өгч бэлэглээд дээрээс нийт бүрэн хувцлаад ингээ хамтдаа явсан. Мерсүү маань бас өөрөө удган хүн учраас бас энэ ээжийг ихчийг нь бас идэх тал дээр бас үйл хийж өгнө гэсэн тийм ээ. тэгээд л өөрийнхөө тэнгэрийн одоо өвгдийнхаа үлийг хүргэж ямар ч байсан тус олъё гэж бодож байна. Тэгээд маш олон хүүхдийг хамтдаа баярлуулсан та хоёрт маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За бүгдээ мөнх тэнгэр ивэж явъя. За Ерөөл Батар шигээ. За манай ихчээ сэтгэл ямар байна? Над сайхан санагдав. Хүн ер нь Монгол хүн бие биендээ сайхан туслаж эвдээ найртай амьдрын гэдгийг бол ястаа нэг энэ хэд хоног нэг ястаа бүгдээр нийлээд ингээд эрвэхээрээ ингээд ажил үүснэ ингээ их өөдрөг хямртай ингээ бүтэж байгаад их баяртай байна. Тэгээ одоо гэр орон маань пүнкгээд одоо дулаахан байна. Одоо энэ маш сайхан сэтгэлтэй байна да. Тэгээ та нартай бол ажилд чинь амжилт амьдралд чинь одоо
сайн сайхан болгоныг хүсэн өрөө. За баярлалаа. Манай Энэ удганы хэлдэг шиг мөнх хөх тэнгэр маань ТV-г. за баярлалаа тань. Ирүүл авах болохгүй удахгүй таахаа ирүүл болно хоёлаа. За юу. За. За өөр чи юм лээ. За дүү. За сэтгэлээ. За ямар вэ? Той нөө. Гэрэн дулаахан байна уу? Урдан зөндөө даардаг өснө үү? Даардаг өснө үү? Одоо даахгүй гоостой. Энэ гэр нь ийм гоё гоостой. Харснаа чи. Удахгүй зурагттай бол нэг хүн чам зурагт бидэглэн гэсэн заа юу? За, он цураарай. Ээжийнхээ эмээгийнхээ ачиг сайн хариулаарай. Эхчийнхээ ачиг сайн хариулаарай заа юу? Он цурхал юм болов чи энэ олон ихч одоо ээж ихч эмээгийнхээ ачиг хариулна за. За хүсье. За. За одоо. За сэтгэлээлч. Шууд камер дээр. За өнөөдөр алтан цагаа зориулж ирсэн Нүүрэн бүлүрдэж за. Зүү. За өнөөдөр алтан цагаа зориулж бид бүхэн тусалж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр бас халуун хоол цай хүргэж ирсэн бас ах эгч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Чин сэтгэлийн хариу нэхүүгүүд бас заавал хэрэгж ирдгээ гэдэг хэзээ нэгэн цагт би бас та бүхэн шиг ингээд тусдсан болоод явах цаг ирэх баха гэж бодож байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Танд хүргэсэн хүмүүстээ бас маш их баярлалаа гэж талархаж хэлмээр байна. Бас Улаанбаатар Себо компани, шинэ нэрийн компаниудад бас өгсөн хувьцаа чинь гамтаа өмснөө гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. За тэгээд ийм сайхан сүүн цагаан сэтгэлээр туссан бүх Монголынхаа ард түмэнд болон одоо яг бодитоор тусуулж дэм болсон өвөр монголчууд найзуудаа маш их баярлалаа. Улаанбаатар Себо компани болон шинэ нэрийн компанийнхаа хамт олонд маш их баярлалаа. Маш олон хүүхдүүдэд хувцс бэлгэлж одоо надаар дамжуулж би гүүр болж та бүхнийхээ сайхан сэтгэлийг хүргэсэн. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Сайн өсөхөн дийлгэх болтугай өхөн ахвасаа илүү өрөөлтэй. Тэгээд өнөө өдрийн нийс төрийн бүс байгууллага эх орон газар шороо уул ус болон Монгол хүний үнэлэмж, Монгол хүний төлөө чадах бүхнээ хийх болно гэдгийг та бүхэндээ амлаж байна. Монгол улс манд мандан мадрах болтугай. Хүрээ. За баяртай.